Жана. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Эс Одон туяа нарын 37 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх хэсэг асуудлыг хууль зүйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас цэргийн ангиудад эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийг хамгаалах чиглэлээр сургалт мэдээлэл соён гэгэрүүлэх нөлөөлийн арга хэмжээг зохион байгуулж тус салбарт хүний эрхийн зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чадварыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төслийг парламент цэгийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн энэ алтан хуйг цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт соён гэгэрүүлэх нөлөөлийн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр үр дүн гарах хэсэг талаар асуулт асууж хариулт авсан бөгөөд улсын хурлын гишүүн П сайн зориг хүний эрхийн үндэсний комиссийн эрүүдэн шүүхийн урьдчилан сэргийлэх механизмыг зөв ажилуулах, улсын хурлын гишүүн Д Батлууд хуулийн төслийн зорилго батлан хамгаалах яамны үйл ажиллагааны чиглэлд бүрэн нийцэж байгаа бөгөөд энэ хүрээнд батлан хамгаалахын сайдын дэрэгдэх хүний эрхийн зөвлөлийг байгуулсан мөн зэвсэг түвшнийг эрсдлээс чөлөөлөх талаар тодорхой алхмуудыг хийж байгаа талаар хүний эрхийн чиглэлээр сурагч багш бэлтгэн зэвсэг түвшний анги батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудаар байнгын хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа талаар улсын их хурлын гишүүн Д Цогтбаатар батлан хамгаалах яам уг хуулийн төслийг батлагдахад хэрэгжүүлэх шатанд дэмжин ажиллахын зүйтэй талаар тус үг хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 11 дахь хэсэг заасны дагуу Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9% нь үзэл баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.